Сэдэв үзэл бодол. Сэдэв үзэл бодлын энэ удаагийн дугаарт бид авилгах сэдвээр иргэдийн үзэл бодол байр суурь болон албаны үнээс авсан сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэе. Байгалийн баялаг ихтэй улсаараа хамгийн их авилга төрчдөг гэдэг үгтэй та санал нийлэх үү? Нийлнэ. Нийлнэ. Өмнө баха. Үнэ шүү дээ ер нь. Ер нь таны бодлоор аль салбар хамгийн их авилга төрчдөж байна гэж бодож байна? Ер нь авилгын уулуурхаа морхол тэднээс л авилга төрчдөг. Гадна дотныхаа одоо орж ирж яддаг болохоор. Уулуурхай байгаа бах. Баялагийг л яаж байгаа төшөглөж байгаа юмнууд л их юутай бах тоо. Ер нь томчууд болж байгаа шүү. Одоо манайхаар чинь юу л шүү дээ. Уулуурхал шүү дээ. Уулуурхаа бол яа харахгүй тийм. Монголч авилгачд эзэрчгээд байгаа ч тийм. Энэ төрийн дээд гарсан гэсэг улсуудчид цолол авилгачд байгаа шүү дээ. Манай улсын хувьд одоо авилгын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь яг бодит байдал дээр хэрэгжиж чадж байна уу? Чадахгүй байгаа гэж бодож байна. Томчууд их сая тэр бумаар нэгцэн улсууд нь тэгэл нэг хэсэг божигж байгаа тэгэл чимэг болчих юм биш. Үгүй шүү дээ, чаддгүй шүү дээ. Ямар ч албан байгууллага газраас үл авилгатай зөв эсрэг зөв тэмцэж чаддаггүй гэж боддог. Чадахгүй ш. Одоо янз янзын хэрэг төг тэгээд офшор тийм уулуурхаа лиценз лөөрдөж аваад тэгсэн мөртлөө шийдсэн байхгүй шээ. Өшөө ядуу ард хүмүүс байсан л эцэн шийдгээ шорон моронд нь явуулчихсан. Манай улсад ер нь хууль хэрэгждэг юм уу? Чадаагүй баг. Чадж байгаа юм байгаа юм уу? Ер нь хүчин мөкстэй байна шүү дээ. Нэг юм гээд гаргаал тавхтаа зэрэг эргүүлээд одоо бухаал янз бүрийн байдлаар дарамтлал тийм юм болоод байна шүү дээ. Ер нь одоо энэ авилгын эсрэг тэмцэгт хүн болгоны дуу хоолой чухал тий. Иймд та одоо бусад хүмүүстэй хандаад яг иргэн үний хамт юу гэж хэлэх вэ? Зөв сэтгэлтэй зөв санаатай байгаараа л гэж хэлдэг та. Залуучууд одоо гарч ил одоо юм их цагаан одоо болсон гэж байна. Өөрснөө л авахгүй байл их чухал юм байгаа шүү дээ. Хүн болгон өөрснөө тэр авилга гэдгийг авахгүйгээр төсчээвэл их зүгээр дээ. Дор бүрнээл уг нь бол яг юугаа Монголоо гэсэн сэтгэлтэй л байвал болох байхтаа л гэж бодож байна. Хүнээр түмнийг л одоо зөв хүнээ сонгох хэрэгтэй шүү дээ. Авилгатай оролцолддог залуу 55-аас дээш насны тийм улсуудыг бол ер нь дэмэл юм л гэж боддог байгаа шүү дээ. Гэхдээ одоо хүн болгонд зөв хүнээ сонгол гаргах хэрэгтэй шүү дээ. Сонгол. 2020 он гарснаар те өмнөх оныхтой харьцуулахад авилгын үзүүлэлт хэр байна вэ те. За 2020 он гараад яг ямар хөө ажлуудыг хийж төлөвлөсөн бэ? За авилтаа тэмцэх газар 2020 онд төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, төрийн байгууллагын захин мөнгөлчлөгийг нэмэгдүүлэх тийм ээ, төрийн албаны хүн суртал чиглэлийг багасгахаар ингэж ажиллаж байгаа. За авилтаа тэмцэх газрын хувьд авилгын эсрэг хууль, нийтийн албан нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах хууль, мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэдэг энэ гол хуулиудаа бариад явж байгаа. За энэ ажлынхан хүрээндээ төрийн албан агчдын ажлыг одоо хариуцлагажуулах, хүн сурталч хэрэгжлийг багасгах ч гэдэм үү те энэ ажил руу гол төлөв ажиллаж байгаа. За мөн авилгын гэмт хэрэг гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэхийн ажил дээр гол төлөв ажиллаж байгаа. Авилга гарсныхан дараа биш, авилгаас урьдчилан сэргийлэх чиглэл дээр гол төлөв ажиллаж байгаа. За хүмүүс авилгаас урьдчилан сэргийлэх ажлыг бас ямар ажил вэ гэж гайхдаг. Авилгаас урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол төрийн байгууллага албан тушаалтнаас гаргаж байгаа хууль бус шийдвэрийг урьдчилаад хүчингүй болгох, за гарсан шийдвэрийг дахин одоо жишээл хохирол учруулахаас сэргийлж хүчингүй болгох юм ажлууд хийдэг. Одоо яг авилга авсан хүнд яг ямар хариуцлага тооцдог юм бэ? Их бага хэмжээг нь авилга авсан хүнд эрүүгийн хуулийн тусгай анги 22 дугаар бүлэгт заасан 12 төрлийн зөвшөлт байгаа. За мөн прокурорын байгууллагаас харьяаллын дагуу өрсөн нэг зөвшөлт, авилгын гэмт хэргийн 13 зөвшөлт байгаа. Хариуцлагын асуудал нь өөр байгаа. Одоо зөвшөлт тусвар дээр өөр. Одоо ер нь ингээд авилгын талаар мэдээлэл гэхээр зарим нэг иргэдтэй жоохон айцтай байдаг тий. Тэгэхээр яг одоо энэ авилгын талаар мэдээлэх гэж байгаа хүн дээр яг хүнийг яаж нууцлалт юм бэ? Эсвэл яг аюулгүй байдал дээр нь ямар арга хэмжээ авдаг? Авилтаа тэмцэх газарт иргэд өргөл гомдол мэдээлэл өгөх юм бол мэдээж иргэдээс өргөл гомдол хүлээж авах хууль, за мөн авилтаа тэмцэх газрын албан хаагчдын гомдол мэдээлэл шалгах журам гэж байгаа. Энэ журам дээр тухайн гомдол мэдээлэл нээлттэй ирсэн байна уу, хаалттай ирсэн байна уу гэсэн үйл шалтгаалаад тэр мэдээллийг нууцлах гэсэн. Шалгаж байгаа албан хаагч энэ мэдээллийг 100% нууцлах ёстой. Шалгаж байгаа үед нууцлыг хамгаалахын тулд одоо ажилтаа өөр ур чадвараа гаргаад бас ажиллах ийм шаардлагыг тавьж ажиллаж байгаа. Ямар байгууллагад хандах ёстой юм бэ? Хамгийн ихний шатанд яг аль байгууллагад ямар утсаар хандах ёстой? За авилгын талаарх мэдээллийг 110 гэдэг одоо манай байгууллагын тусгай дугаар байгаа. Ярины төлбөр, үн төлбөргүй 110 гэдэг утас руу уцтаад таны одоо амьдарч байгаа ойр орчим төрийн байгууллага тийм ээ, үгүй бол одоо хувийн хвшилтэй холбоотой авилгын талаарх авилга, ашиг сонирхлын зөрчил, төрийн албаны хүн суртал
чирэгдэлтэй холбоотой мэдээллийг 110 утсанд мэдээлэх юм бол энэ мэдээллийн дагуу хэвлэлтэй тэмцэх газар ажилладаг байгаа. Өөрөөр хэлбэл тухайн утсан тусгай дугаар болохоор одоо иргэний яриаг одоо баримтжуулаад нууцлын өндөр түвшинд шалгах бүр боломжтой гэсэн. Сэдв үзэл бодол.